За аялал платформоос энэхүү зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. За халтарч унсантай холбогдуулаад одоо хохирол учирсан бол түүнийгээ хэрхэн ихэмжлэх вэ, боломжтой юу гэдэг юм асуулт бол ирж байгаа. За өвөл болж одоо халтаргаа гулгаа ихсэж, за ялангуяа зам харгуу мөсдөж одоо иргэд явган одоо зорчих үедээ халтрах, за шатан дээрээс унах юм тохиолдлууд бол түгээмэл гарч байна. За үүгээрээ одоо үүнээс болоод одоо эрүүл мэндээр хохирох ийм одоо асуудлууд их байгаа учраас энэ хохирлыг нэхэмжлэх боломжтой гэдэг асуултууд ирж байгаа маа. За хог аягдлын тухай хууль заасны дагуу аж ахуй нэгж байгууллага 50 м хүртэлх нийтийн эдлбэр газрын одоо цас одоо мөсийг цэвэрлэх юм үүргийг бол хүлээдэг. За юун түрүүнд эргэн та одоо цас мөсөө цэвэрлээгүй улмаас халтарж унссан, за түүний улмаас танд хохирол учирсан гэдэг одоо нотлох одоо зураг, за боломжтой бол бичлэг, за мөн хүнлэнгийн гэрч байрлцуулан тогтоох юм боломж бол байдаг. За хохирол гэдэгт бол тухайн одоо цас мөсөө цэвэрлээгүйгээс одоо халтарж унаад гэмтэж яагаад түүнийг одоо эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн одоо үзлэгийн төлбөр, за онцлогоо хийлгэхтэй холбоотой онцлогооны төлбөр, за тухайлбал томог гаргахын одоо үн, за түүнийг одоо эдгэх үйл явцтай холбоотой эм тарианы үнүүдийг бол багтаан ойлгож болдог. Энэхүү зөвлөгөөний дагуу одоо холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм бүрэн боломж бол байгаа шүү гэдгийг бол зөвлөж байна.